Сайн байцгаана уу үзэгчдээ. Шинжээчийн цаг болон маань эхэлж байна. Тэгэхээр удахгүй банкуудын IPO хийж байгаатай холбоотойгоор шинжээч мөрөн болон Батхорлоо миний бие та бүхэндээ банкны салбарын цувралыг хүргэх болно. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бол банкны салбарын голлох үзүүлэлтүүдийн статистикийг бол хүргэхээр байгаа. За эхэлцгээе хүмүүрөө. За тэгэхээр банкны салбар гэж ярьж байгаа үед бол бид нар бол хэд хэдэн чухал ойлголтуудыг бол ярьдаг байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд бол банкны салбарын зээл бол байна. За тэгэхээр зээл ярьж байгаа үед бол бид нар бол мөн зээлийн чанар бол ярьдаг байгаа. За мөн нөгөө талаас бол банкны салбарын их усүр буюу харилцах хадгаламжийг бол ярина. За тэгээд эдгээр дээр нэмэгдээд бол банкны салбарын долларжилт. За тэгэхээр долларжилт гэж юу вэ гэхээр аж ахуйн нэгж байгууллагууд иргэд илүү төгрөгт итгээд байна уу эсвэл валют итгээд байна уу гэдэг тэр асуудлыг бол бид нар бол ярина. За тэгээ хамгийн эцэст нь бол бид нар банкны салбарын нийт зээлийн хөв болон хадгаламжийн хөв бол ярих байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд бол энэ уушиг хэлбэртэй график дээр бол манай нийт банкны салбарын зээлийн үлдэгдлийн өсөлтийг бол харуулсан байна. За тэгэхээр ингээ 2019 он хүртэл бол банкны салбарын зээлийн өсөлт бол хурцтай бол өсөж исэн байгаа. За 19 онд юу болсон бэ гэхээр Монгол банкны хэвлэлийн зээлийн хязгаарлалтыг бол хийж өгсөн байгаа. Тэгэхээр хэвлэлийн зээлийн хязгаарлалтыг хийснээс хойш бол банкны салбарын өсөлт бол удаашрсан байгаа. За энэ явын явсаар 20 он гараад бол бүр хасах руу орж ирсэн байгаа. Тэгэхээр банкны салбарын өсөлт маань хасах руу орно гэж юу гэсэн үг вэ гэхээр сар болгон зээлийн үлдэгдэл маань өмнөх сараас бүр ингээ бууж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бууралт юутай холбоотой вэ гэхээр мэдээж 20 он гараад бол цар тахал болсон байгаа. Аж ахуйн нэгж иргэд байгууллагуудын үйл ажиллагаа зогссон байгаа. Тэгэхээр мэдээж үйл ажиллагаа зогсоогоод ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа хүмүүс бол зээл авна гэж юу аах вэ те. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол ингээд одоо зах зээл дээр бол зээлийн эрэлт бол байхгүй болсон байгаа. За нөгөө талаас бол банк бол гол зорилго бол мэдээж харилцагчдыг хамгаалах, харилцагчдын мөнгийг хамгаалах. Тэгэхээр эдийн засгт ингээд одоо тодорхойгүй байдал үүсчлээ. Юу болох нь ойлгомжгүй байна те. Тэгэхээр энэ үед бол мэдээж банк бол өөрсдийнхөө эрсдлийг бол хамгаалах хэрэгтэй. Тийм болохоор зээл одоо гарах сонирхол бол энэ хэмжээгээр дагаад бол буурсан байгаа. За тэгэхээр эдийн засгт нэг талаас эрэлт байхгүй болсон, нөгөө талаас нийлүүлэлт ингээд буурсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол манай нийт зээлийн өсөлт бол бүр ингээ асах руу ороод буурч эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ тренд бол нийт 2020 оны 9 сараас эхлээд бол буцаад яг өсөх тренд рүүгээ орж эхэлсэн. За тэгээ 21 онд авснаар бол буцаад өсөлт маань бол эрг рүү орсон байгаа. Тэгэхээр энэ бол юутай холбоотой гэхээр мөн манай нөгөө нэг хөтөлбөрийн зээл байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр 19 оны эхнээс бол одоо хэрэглээний зээлийн хязгаарлалтаас үүдээд бол зээл олголт бол буурч эхэлсэн. Тэгэхээр зээлийн үлдэгдэл дагаад буурсан байна тий. Тэгэхээр 2020 оноос тий цар тахалт эдийн цаг хавтад бол хэдийгээр Монгол банкны зүгээс бодлогын хөв бууруулж зээл олголтыг одоо дэмжих зорилготой байсан боловч эдийн засгийн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа саарсантай холбоотойгоор бол төдийлөн бол үсч амжааг байх нь. Тэгэхээр одоо ерөөсөө л хөтөлбөрийн зээл олголтоор бол эдийн засгт бол дэмжлэг үзүүлээд тэгээд зээл олголт өсөж байгаа бол дүр зурагтай харагдаж байна те. За тэгэхээр хөтөлбөрийн зээлийг дотор нь дэлгэрэнгүй аваад үзэх юм бол нийтдээ бол 10 их 80 төгрөгийн хөтөлбөрийн зээл бол засгийн газраас бол зарлагдсан байгаа. Тэгэхээр үүн дотор бол ажлын байрыг дэмжих зээл те, жижиг дунд үйлдвэрлэлийн ажлын байрыг дэмжих зээл, мөн репо санхүүжилт буюу одоо уул уурхаан бус экспортод санхүүжүүлэгдэх репо санхүүжилт, за мөн түнчлэн ипотекийн зээл олголт бол гаргаж байгаа. Тэгэхээр эхний 5 сарын байдлаар бол 3.8 их 80 төгрөгийг бол ипотекийн зээлээр бол гаргасан байгаа. За ажлын байрыг дэмжих зээл болон репо санхүүжилтийг ярихад бол нийтдээ 4 их 80-ийн одоо зээл олгогдохоор байгаа. Тэгэхээр нийтдээ бол эдийн засгт эхний 5 сарын байдлаар бол 167 их 80 төгрөг бол гарахаар байгаа. Тэгэхээр энэ нь бол нийтдээ 4 их 80-ийн бол 35%-ийг бол эзэлж байна. Тэгэхээр зээл олголт бол аргагүй одоо удаашрч байгаа. Яг гэвэл 1-р сард бол хөтөлбөрийн зээл бол зарлагдсан байгаа. Түүнээс хойш бол 2-3 дугаар саруудад бол банкудад тавигдсан байгаа. Тэгэхээр харилцагч олон одоо жижиг дунд үйлдвэрлэлийн салбар олон гэдэг утгаараа одоо хаан банк хамгийн тэргүүлээд явж байна. Үүний дараагаас бол голомт болон хас банкуд бол одоо зээлээрээ дагаад явж байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр түрүүн ярьсанчлан банкны салбарт бол одоо ерөөсөө зээлийн эрэлт бол байхгүй болсон байгаа шүү. Тэгэхээр ганц энэ хөтөлбөрийн зээл бол одоо тэр эрэлтийг бол тэр чигээр нь бол бүрдүүлж байна. За тэгэхээр үүнийг бол бид нар бол энэ бизнесийн зээлийн олголтоос ер нь бол харж болохоор байгаа. За энэ график дээр бол бид нар эдийн засгийн голлох 5 секторыг бол 5 секторын зээлийн олголтыг бол харуулсан байна. За тэгэхээр жишээ нь босруулалт салбар бол 2019 он буюу ямар ч пандемикийн нөлөө байхгүй үед бол 365 тэрбумын зээлийн олголт ихний одоо 5 сарын байдлаар хийж исэн бол 2021 он гэхэд бол энэ бол 460 болж бараг 100 тэрбумаар бол өссөн бол харагдаж байна. За тэгээ худалдааны салбар бол 2019 он 1.8 их 80-ийн зээлийн олголт хийжсэн бол 21 онд бол 2.3 болоо 0.5 одоо их 80-аар бол өссөн харагдаж байгаа. За мөнгө түншлэн үйлчлэгээний салбар бол 739 их 80-ыг бол тэрбумыг бол олгож исэн бол 856 тэрбум болж бас өссөн харж байна. Тэгэхээр эдгээр өсөлтүүд бол ерөөсөө цэвэр хөтөлбөрийн зээлийн нөлөөгөөр
бол өсөж бол харагдаж байгаа. Харин энд бол нэг онцлог зүйл байгаа нь юу вэ гэхээр манай уул уурхай салбар байгаа. Тэгэхээр уул уурхай салбар бол 2019 онд бол 290 тэрбумын олголт хийжсэн бол 2021 он бол 512 тэрбум болж өссөн байгаа. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн хөтөлбөрийн зээлийн одоо репо санхүүжилтийн зээл бол уул уурхай бус экспортын салбарыг дэмжих зээл байгаа шүү дээ. Тэгэхээр уул уурхай салбар руу бол хөтөлбөрийн зээл бол ерөөсөө хамрагдаагүй байгаа. Тэгэхээр уул уурхай салбар яагаад өсчихвөө гэхээр энэ бол уул уурхай одоо түүхийн эдийн үнийн өсөлттэй холбоотой. Тэгэхээр зэсийн үн бол түүхэд байгаагүй дээд хэмжээндээ бол хүрсэн байгаа. Мөн дээрэс нь хятад бол Австралиас нүүрс авах бол зогсоодсон байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотой мөн нүүрсний үн бол бас айгүй хүрсэн. За эдийн засгчдын хэлж байгаагаар бол уул уурхай супер цикл бол эхэлсэн байгаа. Тэгэхээр түүхийн эдийн үн өснө гэдэг маань бол уул уурхай салбарын одоо аж ахуй нэгж байгууллагуудын орлого бол өснө гэсэн үг. Тэгэхээр орлого өснө гэдэг маань бол дагаад эрсдэл нь буурна, орлого нь бол илүү тодорхой болж өгч байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол бусад салбартай харьцуулахад бол банк бол илүү зээл олох боломжтой салбар бол уул уурхай салбар байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол уул уурхай салбар бол яг өөрсдийнхөө бор зүрхээр бол өсөж байгаа салбар бол харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр цаар тахал гараад те одоо гашуун сухад бомбт болон одоо бусад бомбтууд одоо төр хугацаагаар те экспорт удаашрсан боловч түүхийн эдийн супер циклээс үүдээд бол уул уурхай салбар бол өсөлттэй байгаа юм байна. Тэгэхээр зээл олголт бол харьцангуй өндөр байна гэж харагдаж байна. За харин зээл олголтыг одоо иргэдээр нь харахад бол одоо цалин тэтгэврийн зээл, хадгаламж процессын зээл болон карт автомашины зээл гэд ангилж бид нар харж болж байна. Тэгэхээр үүн дээр бол харахад цар тахал гарснаас хойш бол иргэд төлөхөө эрсдэл багтай богино хугацааны хадгаламж процессын зээл авах сонирхолтой болж байгаа юм байна. Тэгэхээр автомашины зээлийн хувьд бол одоо өмнөх 2019 оны нормал үеэс бол 3 дахин бол буурсан байна. 10 тэрбум болж буурсан байна. Тэгэхээр хэрэглэгчдийн итгэлийн индекс 2021 оны 1-р улирлаар бол гарсан байгаа. Үүн дээр бол иргэд урт удаан эдлэгэт барааг бол авах одоо хамгийн тохиромжгүй үе байна гэж бол хариулсан байлээ. Тэгэхээр энэ нь бол одоо банкны салбарын зээл олголт дээр бол илэрч ах шиг байна. За тэгээд банкны зээлийн талаар ярьж байхад бол банкны чанаргуудлыг бол бас ярих хэрэгтэй. Тэгэхээр нийт одоо 17.6 их найдын зээлийн үлдэгдэл дотор 80% нь бол хэвийн зээл, 20% нь бол асуудалтай зээл байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр 20% дотроо бол хугацаа хэтэрсэн зээл болон чанаргүй зээл нь багтаж байгаа. Тэгэхээр нийтдээ бол 3.3 их найд төгрөг бол одоо асуудалтай байгаа юм байна гэж бол харагдаж байна. Тэгээд үүнээс бол 80% дотроо бол 3.7 их найд төгрөг нь бол одоо ковидын нөлөөнд автсан зээл байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ 3.7 их найд бол энэ 20% дотор биш, энэ 80% дотор хэвийн зээл дотор одоохондоо байгаа гэсэн үг үү те? Тийм. 3.7 их найд нь бол одоо 7 сарын 1-нд одоо зээлийн ангилал буцаагаад хэвийн горимдоо шилжихэд хаашаа хэлбэрийнх нь тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр хэвийн зээл рүүгээ орох уу эсвэл 20% асуудалтай зээл рүүгээ шингэж орох уу гэдэг нь бол одоо тодорхой болно гэсэн үг байна. За тэгээд иргэдийн зээлийг бид нар сегментээр нь авч үзэхэд бол иргэд дээр одоо чанаргуудад байна уу, бизнес дээр чанаргуудад байна уу гэдгийг харахад бол цалин тэтгэврийн зээл, картын зээл, автомашины зээлүүд бол нэлээдээ маш их өсөлттэй байгаа. Тэгэхээр цалингийн зээл бол одоо 2019 оны үед буюу одоо хэвийн үед бол одоо хамгийн бага чанаргуудтай байсан зээл. Тэгээд үүнийг дагаад бол одоо аж ахуй нэгж байгууллагууд одоо ковид гарснаас хойш аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагааныхаа зардлыг танах шаардлагатай болсон. Тэгээд үйл ажиллагааныхаа зардлыг танна гэдэг нь бол ерөнхийдөө одоо цалин гаргалтаа бол одоо бууруулж байгаа гэсэн үг. Цалингийнхаа зардлыг за хэвийн нормал үед бол одоо 2019 онд бол одоо цалин ингээд хэвийн горимдоо ингээд тавигдаад явж исэн бол иргэдэд буцаад цалин бага олгогдоод ирэхээр зээлээ төлөх чадвар нь харьцангуй буурч байна гэж бол үүнээс харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө иргэдийн одоо нөхцөл байдал чанаргүй зээл дээр бол маш их өссөн нь бол харагдаж байна л доо. Тэгээд иргэдийн орлогын хувьд бол 2021 оны 1-р улирлын байдал бол 2.6%-аар бол буурсан байгаа. Хэдийгээр тэ мөнгөнд итгэмжид харагдаад одоо эдийн засгийг дэмжих одоо тэр янз бүрийн тусламжууд одоо гарсан ч гэсэн иргэдийн одоо цалингийн орлого болон бусад орлогууд бол ерөнхийдөө бол буурсан байгаа. Үүний дагаад бол зарлага бас маш ихээр өссөн байгаа шүү дээ. Тэгэхээр орлого нь ингээд буурч байгаа үед зарлага нь тогтмол дээрээс нь тэ одоо өсөх хандлагатай болоод ирэхээр иргэдийн нөхцөл байдал улам хүндрэхээр харагдаж байна л да. Тэгэхээр иргэдийн орлого бол 2.6% бол буурсан. Тэгээ түрүүн бас хэлжсэн шүү дээ. 7 сараас эхлээд бол иргэдийн зээл төлөлт бол хэвэндээ олж эхэлнэ тэ. Одоо зээлийн төлөлт хойшлогдсон байгаа төлөлтүүд бол буцаад төлөгдөөд эхлэх юм бол тэнд ингээ 2% өссөн байгаа зардал бол бүр цаашдаа бүр улам бол өсөх эрсдэлтэй байна. Тэгэхээр хэрв орлого өсөөгүй байхад ингээ зардал улам бүр өсөд байх юм бол иргэдийн бол зээлийн дарамт бол өснө. За үнийгээ дагаад бол зээлээ төлж чадахгүй байх боломж одоо
За үүнийг дагаад бол зээлээ төлж чадахгүй байх магадaltaй болно. Тэгээд цаашдаа бол энэ бол банкны салбарын бас чанаргүй зээлийг бас өсгөх эрсдэлтэй бол харагдаж байна. За тэгэхээр иргэдийн хувьд бол ингээд чанаргүй зээл харьцаа бол маш өндөр. Цаашдаа бол чанаргүйдэх бол хандлагатай бол харагдаж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол бас байдал арай харьцангуй өөр байгаа. За тэгэхээр энэ график дээр бол бид нар бол бас голлох секторуудын чанаргүй зээлийн харьцааг бол харуулсан байна. За тэгэхээр уул уурхайн салбар дээр бол 2019 онд бол чанаргүй зээлийн харьцаа 32% байсан. 2021 онд бол ингээ 23% болоод бол маш хэмжээр буурсан харагдаж байна. За энэ юутай холбоотой гэхээр түрүү хэлсэнчлэн уул уурхай салбарын супер циклтэй холбоотойгоор уул уурхай салбарын зээлийн олголт бол маш хэмжээр өссөн байсан шүү дээ. Тэгэхээр зээлийн үлдэгдэл маань өснө гэдэг маань бол чанаргүй зээлийн харьцаа бол буурна гэсэн үг байгаа. Гисэн хэдий ч уул уурхай салбарын 23 гэдэг харьцаа бол бусад салбаруудтай харьцуулахад бол маш өндөр байгаа. Тэгэхээр уул уурхай салбар одоо ч гэсэн эрсдэл бол өндөртэй салбаруудын нэг бол хэвээрээ бол байна. За үйлчлэгээний салбарын хувьд бол 2019 онд 9% байгаа, 2021 онд бол 8% болоод бол буурсан. Худалдааны салбар бол 5% байгаа, 5% дээрээ бол харьцангуй доктортой хадгалагдж байна. Гэхдээ энэ маань бол одоо эдгээр салбаруудын чанаргүй зээлийн одоо чанаргууд бол хэвэндээ байна гэсэн үг бол биш. Түрүүн бидний хамгийн ихний график дээр бол харж ирсэнчлэн эдгээр салбарууд дээр бол зээлийн олголт бол маш хэмжээгээр өссөн байгаа шүү дээ. Хөтөлбөрийн зээлийн тусламжтайгаар. Тэгэхээр зээлийн олголт өсөд байхад чанаргууд бол буурахгүй байна гэдэг маань бол зөрүүлээд бас тэр хэмжээний зээлүүд бас чанаргууд ч байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр салбарууд дээр бол мөн чанаргууд бол бас харьцангуй өндөр байна гэж бол хэлж болохоор байна. 7 сарын 1-нд одоо зээлийн ангилал хэвэн горимж шилжихэд энэ үйлчлэгээ болон худалдааны салбарууд хаашаа хэлбэх нь вэ гэдэг нь одоо мэдэгдэх нь шүү дээ, тий. За тэгэхээр боловсруулах салбар дээр бол одоо нийт зээлийн одоо 3-ны 1 нь бол одоо чанаргуудд юм байна. Ер нь боловсруулах, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарууд, барилгын салбарууд бол банкны системд маш их чанаргуудтай, өндөр чанаргуудтай ордог салбарууд байгаа. Тэгэхээр боловсруулахын хувьд бол одоо голчлон тий хүнсний бус сектор бол одоо чанаргуудж байна гэж бол харагдаж байна. Учир нь одоо цар тахал гарснаас хойш бол одоо голчлон хүнсний үйлдвэрлэл явагдсан шүү дээ. Тэгэхээр боловсруулах салбар дээр бол одоо 3 зээл тутмын 1 нь бол чанаргуудж байна. За хөдөө аж ахуйн секторын хувьд бол 3 зээл тутмын 1 нь бол одоо бас чанаргуудж байна. Өмнө нь бол 4 зээл тутмын 1 нь чанаргуудж байсан бол цар тахал гарснаас хойш аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсоод хөдөө орон нутагт үйл ажиллагаа нь маш ихээр одоо цар тахал гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа зогсоод зээл бол чанаргуудж байна гэж бол харагдаж байна. За барилгын секторын хувьд бол одоо мөнгөн урсгал маш дутмаг сектор гэж яригддаг. Тэгээд голчлонтой бартераар үйл ажиллагаа нь явагддаг. Тэгэхээр үүнтэй холбоотой үйл ажиллагаа нь удаашраад тий барилгын секторын чанаргууд л бол өсөж байна гэж бол харагдаж байна. За тэгэхээр энэ өрөөд бол хоёлаа зээлийн талаар ярьлаа. За тэгэхээр одоо банкны нөгөө талын их усүр буюу банкны одоо салбарын харилцах хадгаламжийн тухай авч үзье. За тэгэхээр энэ график дээр бол бид нар бол төгрөгийн харилцах хадгаламж болон валютын харилцах хадгаламжийг бол үлдэгдлийг бол харуулсан байна. Тэгэхээр 2019 онд бол төгрөгийн харилцах бол 3.2 их найд байсан. 2021 онд бол 4.4 болж бол 1.2 их найдаар бол өссөн харагдаж байгаа. Харин төгрөгийн хадгаламжийн хувьд бол 2019 онд 10.9 их найд байсан бол 2021 онд бол 14.7 их найдлаад ойролцоогоор бол 4 их найдаар бол өсөлттэй харагдаж байгаа. Тэгэхээр энэхүү өсөлтийн одоо нэг шалтгаан нь юу байж болох вэ гэхээр Монгол банкнаас бол төгрөгийн харилцахын хүүг бол тэглэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүүг тэглэнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр тэр бүтээгдэхүүн бол ямар ч өгөөжгүй бүтээгдэхүүн болно. Иргэд болон одоо байгууллагуудын хувьд бол тэр бол ямар ч тийм татах тийм бүтээгдэхүүн биш болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр хүмүүс бол мэдээж зүгээр банкнд бол хий оос мөнгө хадгалахыг бол хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр хүү авахын тулд өгөөж авахын тулд бол харилцаасаа бол хадгаламж руугаа бол бас хэмжээний мөнгө бол шилжүүлсэн болдвор зурагтай бол харагдаж байгаа. Тэгэхээр энэс гадна бас өөр ямар шалтгаанууд байгаа вэ? За үүн дээр бол хоёр шалтгаан байна гэж бас би харж байна. Тэгэхээр нэгт бол одоо мөнгөнд тэтгэмж маш хэмжээгээр тараасан байгаа. Тэгэхээр 300 мянга те хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж тараасантай холбоотойгоор одоо нийт төгрөгийн хадгаламж бол 2020 оноос бол 4 их найдаар бол өссөн харагдаж байна. За үүнийг дагаад мөн хоёрдугаар шалтгаан байгаа. За валютын гүйлгээг те хориулсан байгаа. Тэгэхээр валютаар гүйлгээ хийхгүй зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийхийг одоо тийм журам гарсан байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол одоо төгрөгийн хадгаламж төгрөгийн харилцах өссөн байна гэж харагдаж байна л да. За тэгээд банкны систем дэх доллар жилтийг харахад бол доллар жилт гэдэг бол одоо нийт харилцагчдаас татах харилцах болон хадгаламж дотор одоо валютын их үүсвэрийн эзлэх хэмжээг хэлж байгаа. Тэгэхээр валютын зээлийн нийт эзлэхөө буурж байгаа шалтгаан юу вэ гэхээр түрүүн би бас дурджсэнчлэн банкуудын гол зорилго бол
харилцагчдыг мэдээж хамгаалах байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч одоо долларын орлогогүй байж ингээд долларын зээл авсан харилцагчийн хувьд бол хэрвээ ингээд валютын ингээд хааш ингээд өсөд байх юм бол орлого нь ерөөсөө өсөхгүй байхад төлөх зээлийн хэмжээ нь өсөд байна гэсэн үг. Тэгэхээр бол энэ бол харилцагчийн хувьд бол одоо зээлийн дарамтын нот ихсэх нь за тэгээд маш хэмжээгээр одоо өсчих юм бол зээлээ төлж чадхаа бол болж эхлэх байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мань бол үргэлжлүүлээд бол чанаргүй зээлийн харьцааг бол өсгөх аюултай байгаа. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд одоо харилцагчийнхаа эрсдлээс хамгаалахын тулд банк бас өөрсдийнхөө эрсдлээс хамгаалахын тулд бол банкуд бол тийм долларын орлогогүй гэхдээ ингээд доллараар зээл авцаа одоо харилцагчдын зээлийг бол хөрвүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр бол доллар гаргасан зээлийг бол төгрөгийн валютаар бол одоо солих. Тиймэрхүү арга хэмжээ бас их хэмжээгээр авсны үр дүнд бол одоо энэ валютын зээлийн эслэх хувь бол бас их 19 оноос хойш одоо огцон бол буурж бол эхэлсэн байгаа. За тэгэхээр үүний дараа бол бид нар бол одоо харилцах хадгаламж болон зээлийн хүүний талаар бас авч үзэх байгаа. За тэгэхээр энэ доотлын цагаан график дээр бол бид нар хадгаламжийн хүүг бол харуулсан байна. Тэгэхээр сүүлийн 3 жилд бол хадгаламжийн хүү бол бас харьцангуй тогтвортой. Гэхдээ баг зэрэг бол буурсан бол хандлагатай бол харагдаж байгаа бол бараг сүүлийн 20 оноос эхлээд бол ингээ огцон бол буурсан харагдаж байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр Монгол банк бол бодлогын хүүг 11-ээс 6% болгоод 5 пунктээр бууруулсан байгаа. Тэгэхээр бодлогын хүү буурна гэдэг маань бол өөрөө хадгаламжийн хүү буурах бол үндэслэл болно. За мөн түнчлэн дээрэс нь хадгаламжийн одоо бид нар хугацаагүй хадгаламжийн хүүг бол тэгэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүүг тэгэлсэн байна гэдэг маань бол мөн хадгаламжийн хүү бол буурах нөхцөл болж байгаа гэсэн үг. Үүн дээр бас нэмээд тусгай хүү одоо харилцагчид өхөө байсан шүү дээ. Тэгэхээр тэрний нөлөө бас орж байгаа болов тийм. Бас тэр нөлөө бол ороод тэгээд эдгээр одоо нөлөөнүүд нийлээд бол ингээд хадгаламжийн хүү бол ингээд огцон буурах бол нөхцөл бол болсон байна. Тэгэхээр өмнөх 3 жилдээ дунджаар ингээд хүү бол 10% та байсан бол одоо ингээд 5 сарын байдлаар гэхэд бол 6.9% болоод ингээд олзураг ингээд 4%-аар бол буурсан байгаа бол харагдаж байгаа. За тэгэхээр ер нь бол иргэдэд маш их хэмжээний мөнгөнд тэтгэмж бол гаргаж штэ тий. Тэгээ одоо 300 мянга тараажийн за үн дээр нэмээд бас одоо хүүхдийн 100 мянга байна. Тэгэхээр үүнийг дагаад одоо инфляц өсөж байгаа. Тэгэхээр 5.6% та байгаа сүүлийн 5 дугаар сарын байдлаар бол хүнсний инфляц бол одоо 8-аас 9% бол хэлбэлцэж байна. Тэгээ магадгүй 10% төрж байна. Тэгэхээр хүнсний инфляцийг дагаад бид одоо инфляц улам л одоо өсөд байх шинжтэй байна. Тэгэхээр Монгол банк чинь бол ерөөсөө инфляцийг зохицуулах те инфляцийг тогтвортой түвшинд хадгалах тийм зорилттой шүү дээ. Тэгэхээр үүнийг дагаад одоо бодлогын хүүгээ өсгөөд энэ дагаад одоо зээлийн хүүгээ өсөх юм болов уу гэж харагдаж байна л та. За тэгэхээр нэгэн зээлийн хүү ярьсных бол зээлийн хүүгийн зардал бол өөрөө хадгаламжийн хүү байдаг. Тэгэхээр хадгаламжийн хүү маань буурна гэдэг маань бол өөрөө зээлийн хүү бол буурах бас нөхцөл болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол ингээд зээлийн хүү бол бас хадгаламжийн хүү бол тагаад бол буурсан байгаа. Тэгээд гэхдээ энэ зээлийн одоо хүүний бууралтанд бол бидний түрүүний ярьжсэн чинь хөтөлбөрийн зээлийн нөлөө бол ороогүй байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн зээл маань сая 1.7 их найдын 3% хүттэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөлөө орох юм бол одоо тэр график маань улам бас бүр доошоо буух бол магадaltaй байгаа. Тэгээд одоо энэ бууралт маань бол одоо түүхэнд байгаагүй одоо хамгийн доод хүүний түвшин бол байгаа. Тэгээ мөн яг түрүүн хэлсэнчлэн инфляцийн нөлөөгөөр үүдээд бол Монгол банк бол эргээгээд бол дараагийн жилүүдэд бол бодлогын хүүг бол ер нь бол өсгөх байх. Тэгэхээр үүнтэй холбоотой зээлийн хүү бол буцаад бол өснө. Тэгэхээр энэ бол одоо тогтсон байгаа энэ зээлийн хүү бол одоо түүхэнд байгаагүй хамгийн доод зээлийн хүү гэж бол ер нь бол хэлж болохоор байгаа. За тэгвэл цаашдын төлөвийг ярил л да. Банкны салбарт бол төлөв бол одоо одоогийн байдлаар бол зээлийн эрэлтгүй байна тий. Бизнесийн үйл ажиллагаа хараахан жигдэрч амжаагүй байна. Тэгэхээр хөтөлбөрийн зээлээс өөр одоо эдийн засагт одоо тусал залгуулахаар тийм тусламж болсон юм зээл бол олгогдохгүй байна. Тэгэхээр зээл бол одоогоор л эрэлтгүй байна. За үүнийг дагаа зээлийн чанаргууд ялангуяа хэрэглээний зээл дээр, иргэдийн зээл дээр бол нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь иргэд бол те 7 сарын 1-ээс хойш байр, ус, цахилгаан, тогны мөнгө төлж эхэлнэ. Тэгээд мөн одоо хүүхдийн мөнгөнд тэтгэмж одоо бусад тэтгэмжүүд буурч ирэхээр бол харагдаж байгаа. Тэгэхээр иргэдийн нөхцөл байдал, иргэдийн орлого бол харьцангуй одоо нөхцөл байдал нь бол буурахаар байна. Тэгээд чанаргүй зээл бол өсөх хандлагатай байна. За мөн түрүүний хэлсэнчлэн бол банкны хүү бол түүхэн доод түвшиндээ хүрлээ. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд бол одоогоор бол одоо зээл авахд бол хамгийн тохиромжтой, хамгийн бага хүүтэй үе байх юм байна гэж бол харагдаж байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёр юу ярилцгаа гэхээр банкны салбарын зээл байгаа. За тэгээ зээлтэй холбоотойгоор зээлийн чанаргүйдэл. За нөгөө талаас бол банкны салбарын их үүсвэр буюу харилцах хадгаламж байгаа. За тэгээ үүн дээр нэмэгдээд бол долларчлалын асуудал. За тэгээ хамгийн эцэст нь бол
зээлийн хүү болон харилцах хадгаламжийн хүүний асуудлыг бол ярьсан. За тэгээд төгсгөлт нь бол эдгээр үзүүлэлтүүд ирээдүйд бол яахаар байна гэдэг хандлагын талаар авч үзлээ шүү дээ тий. За тэгэхээр дараагийн дугаар дээр бол бит хоёр бол хувьцаа гэж юу вэ? IPO гэж юу? IPO-г хэрхэн хийдгүү талаар маш сонирхолтой сэдвийн талаар бас ярилцах байгаа. За тэгэхээр дараагийн дугаар дээр уулзлаа баяр таа.